Бэлэн боллоо. Ladies and gentlemen, distinguished guests, respective officials, coaches, athletes, and Taekwondo fans of Mongolia and around Asia. Welcome back to the competition, and we're starting the finals of today. Хоёрдугаар дэвжээ эрэгтэйчүүдийн 54 кг хэмжээний аваргын алтан медалийн төлөв тулаан хөх талаас Йордан улсын тамирчин Алдауд Джафар. For the men finals in the weight category up to 54 kilos, we're welcoming to the court in blue, representing Jordan, Aldaoud Jafar. За одоо аваргын төлөөх тоглолтууд, пеналийн тоглолтууд маань явахд бэлэн болсон байна. Асга 54 кг хэмжээнгээс эхлээд пеналийн тоглолтууд маань явна. За пеналийн тоглолтод аваргын төлөөх тоглолтод хөх булангаас Йордан улсын тамирчин Алдауд Джафар. За Улаан булангаас Иран улсын тамирчин Вализадех Афрози Ясин нар аваргын алтан медалийн төлөө тултахаар гарч ирж байна. За энэ хоёр тамирчны хувьд бол өнөөдөр үнэхээр одоо өнгөтэй сайхан тулаануудыг үзүүлж хоёр талаас гарч ирсэн байгаа. Аль аль нь л одоо өрсөлдөгчдөө ер нь тун төвөггүй хожоод гараад ирсэн. Тэгсэн тий. Тэгээ Йордны тамирчин бол нэлээд л маш сайн байгаад тий. Тий, хоёулаа л одоо насны хувьд бол маш залуу 18, 19 настай. За тэгээд өсвөр залуучуудаа томоохон амжилтуудыг аль хэдийн гаргацсан. Залуучуудын Азийн аварга шалралт тэмцээнээс алтан медальтай тамирчид байж байгаа. За тэгээд ингээд таквондод бас те нэгэн шинэ үе гарч ирж байгааг бол тодор харуулж байгаа хоёр тамирчин байна. Одоо ах нарыгаа хожоод дээд үеийн тамирчдаа бүгдийг нь хожоод хоёр талаасаа аваргын төлөө шалгараад гараад ирсэн байна. За аваргын төлөө тоглолт бол одоо бусад тоглолтуудаас арай өөр төвчний сэтгэл зүг бол шаарддаг тийм ээ. За Йордан улсын тамирчин Алдауд Джафар, Иран улсын тамирчин Вализадeh Афрози Ясин гэдэг хоёр тамирчин. За зээжний хамгаалт толгойн хамгаалтаас шалгасан асуудалгүй байна. Техник ур чадварын үед бол энэ хоёр манастай яг л нэг төвшөнд байгаа хоёр тамирчин байгаа тий. Тий, нас одоо нөгөө тоолвол нас чадсуу төөлвөл юу чадсуу гэдэг шиг л. Бүх зүйл нь бол яг бүх зүйл нь тэнцсэн. За тулаан маань ихсэн. За одоо аваргын тоглолт бол сэтгэл зүйн үед илүү их зүйлийг шаардна. За аль аль нь өнөөдөр бол маш тайван байгаа. За Иран улсын тамирчин эхний 2 хоног гизэн товтолж авлаа. За ялангуяа Йордан улсын тамирчин бол үнэхээр тайван байгаад байгаа. Өглөөнөөс хойш тоглолтууд бол тий. Ингээл оноо алдсан ч гэсэн 90 50 шахаал. Иран улсын тамирчин Вализадeh баруун урд хөлтэй. За Йордан улсын тамирчин Алдауд Джафар. За богино зайд. Толгойн өршлөлтэй. За яад мань нэлээд шахаж орж ирж байна тий одоо. Тий одоо 5 хоног аль хэдийн алдсан байгаа болохоор бас явахгүй бол болохгүй. За толгойр уг нь амжилттай дамжсан. За хараахан оноо болоогүй. За Йордны тамирчин бол толгоонд одоо үнэхээр бас өндөр түвшний техник харууллаа тийм ээ. Өндөр ур чадрын техникээр оноо авлаа. За давхар унгаас уучраас нэг оноо ингээд нийт 4 хоног. Нэгхэн тоглоомор 4 хоног авч маш ухаалаг бөгөөд шийдэмгий тоглоо явлаа. Хормын дотор оноогоо бол бариад авсан. За аргагүй энэ ч яг өндөр ур чадвартай тамирчтай финалийн төлөө гараад ирсэн хоёр талаас. Иймэрхүү зүйл яг тэгээд яг уу. Пеналийн тоглолтын дээр бас ийм шийдэмгий өндөр ур чадварын өшгөлтийг сонгож амжилттай болгоно гэдэг бол үнэхээр сэтгэл зүйн хувьд бол маш сайн байгаа нь харагдаж байна тий. За 30 секунд үлдсэн 1 онны зөрүүтэй. За хоёр тамирчин бол аль аль нь. За Иран улсын тамирчны одоо яг энэ ойрын зайнаас
зүүн хөлөөр доор өшгөлж байгаа өшгөлт бол өглөөний тоглолтуудаас эхлээд үнэхээр ганаа авсан юм ээ. Маш их оног авч байгаа тэргээрээ. Одоо магадгүй энэ сүүлийн секундуудад тэр өшгөлт өглөө бас хийсэн эргэлттэй өшгөлт гэдэг юм чинь тий. Яг энийг бас хийгээд байсан тий. Оноо авсан шүү дээ. За өөрт суусан ур чадвар гэдэг нэрээ. Ямар ч үед бас. Яг өөрийнхөө зайд ороод ирэхэд л хийж байгаа байхгүй тий. Тэгээд цаг доошоо болсон үед үнэхээр бас тайван хийж ин тийм ээ. Хүмүүс тамирчид бол бас сандраад бас иймэрхүү эргэлтийн өшгөлтүүдийг чухал мөчүүдийг бас хийж чаддаггүй. Орон улсын тамирчинд бол тэр бол огт хамаагүй байна. Яг л шийдэмгий хийж байна. За дасгалжуулагч карт өргөд нэмэлт 2 оноо. Эргэлтийн техникийн 2 оноог өгсөнгүй гээ карт өргөлөө. За видео реплей магадгүй нөгөө сая 180 градусаар өшгөлж байгаа боловч нөгөө талнаас орсон бол нөгөөх нь бол 180 градусын өшгөлт биш шүү дээ. Тэгэхээр 2 оноогоо аваа явна гэсэн үг. Эхнийх нь яг эргэлтээ техник нь орсон бол нэмэлт 2 оноогоо аваад карта буцаагаад өөр юм болгоод авна гэсэн үг. За видео реплей нэг бол шүүгчнэр бол маш нарийн нэгтэлж үзэж байна. За тэр хооронд бол тамирчид маань бас амраад авч байгаа. Дээрээс нь дасгалжуулагч нар зөвлөөд байгаа. За зөвлөгөө бас одоо босч ирээ зөвлөдсөн тул шүүгч бол дэвжээний шүүгч бол дасгалжуулагчийг суугаарай гэж сануулж байна. Дөрөм дээр нь суудлаасаа хамаагүй босч ойрлж хашгирж болохгүй тий. Тий. Яг одоо энэ чаленж авж байгаа үедээ л одоо босч карта өргөх дүрмтэй байгаа. Оо маш тайван байна уу? Маш тайван байна. За 2 оноогоо бол. За энэ нөгөө түрүүн хэлсэн шүү дээ. 180 градустай яг эхний өшгөлт нь орсон бол 4 оноо авна. Сая бол нөгөө сүүлийнх нь өшгөлт нь орсон учраас 2 оноогоо аваад. Тэгэхээр эргэлтийн өшгөлтний. Оо. За эргэлтийн өшгөлт бол амжилттай болсон гэж үзсэн байна. За. За 6 8-6-аас. За 8-6. За Yordan тамирч маань бүр давуу байдлыг олоод авлаа. Одоо 14 секунд. За Иран улсын тамирчнаас ямар өшөлт ирэх нь вэ? За одоо тэгээд Yordan тамирч ингээд өгтүүлэх техникийг л явчихж штэ. За тэгтээ 2 оноо бол маш барьцгүй. Ялангуяа энэ өндөр ур чадвартай тамирчид финалийн тоглолтын дээр бол за Олонгийн тамирч зурсан. 3 онооны зөрүүтэй болсон. За бүр за 2 оноо орчлоо. 2 оноо орсон дивжинээс гарсан. За адил 9. За финал шүү дээ. Ширүүхэн явж байна. Сүүлийн мөч хүртлээ. Эцсийн секундэд газар унаад хоргуулад. За 1 секунд үлдсэн. За 1 секундыг харъя. За 19 харьцаатай. за мөн шүүгч. За шүүгч өөрийн мэдлийн картыг өргөж. За сүүлийн секундуудыг бас нэгтэлж харгаж явах шиг байна. За мэдээж энэ бол финалийн тоглолт бол шүүгчл бүр илүү нямбай. Сая сануулга ажиллаж байна. өгөх ёстой л гээл яаж ах шиг байна тий. За одоо ширэлт явлаа. за энэ дээр бол харцаа авахгүй газар унаад харгуулаа авсан. За тэгээ финалийн тоглолч барай зөрүүн дээр бас шийдэгдэг. Тийм маш бас хаашаач тоглолт иргэж магадгүй. Тэрийг ч сайн мэдж байгаа болохоор дасгалжуулагч нар бол тайвшралгүйгээр үргэлжлүүлэн зөвлөгөө өгсөөр байна. За тийм байна. За хоошоо. За ер нь хоошоогоо бол ингэж 3 удаа татах одоо хоошоо зайлж гарах юм бол торгуул ирдэг тийм ээ. За тэр нь за тийм. За ингээ хараа. за улаан авсан идэж нөгөө гүт юуны оноо байгаад сая эргэлтээ техникийн хамгийн өндөр бас л нөгөө нэг тий. бүхэл том оноогоор авч байна. За яалчгүй л энэ хоёр тамирчны маань тулаан бүр маш үнэхээр ойрхон өсөлдөж байна. Хоёулаа барай зөрүүн дээрээс л тий. өндөр ур чадвартай болохоор
За сөрөмний оноонуудыг даашруулсан. Дахин харуулж байна. За 2 дугаар үе. За одоо 90 улсын тамирчин бол энэ үеийг авахгүй бол одоо ялагдал хүлээх аюултай болсон. Тэр давуу талыг бол Йордан улсын тамирчин аль хэдийн авсан. Гэвч 2 дугаар үеийг алдах юм бол шийдвэрлэх 3 дугаар үе гараад ирнэ. За одоо тэгэхээр 90 улсын тамирчин хэрхэн энэ үеийг авах вэ гэдэг. Оо за дахин эргэлтээ өшгөлт. Үнэхээр гаргууд сайн хийж байна Йордан улсын тамирчин. Яг энэ талтаа. Баян хийж гин тий. Тий. Одоо хүний нөгөө үнэхэрийн олон мянгуудад авцсан сурсан өшгөлт гэдэг бол дархан мэх гэдэг бол яг л энэ баг. Тэр одоо хэсгийн тоглолт байна уу, финалийн тоглолт байна уу энэ хүү тамирчинд бол ямарч хамаа алга яг л өөрөө хийсэн үедээ хийж гин. Тэр нь амжилттай болж гин. За тэг өглөө хэлсэнчлэн нэг техникийг бол одоо яг хийж чаддаг байх нэг өөр тэмцээн дээр яг оруулж хийдэг. За тэгээ электрон систем дээр бүр оноо болгоно гэдэг бол бас нэг өөр хэрэг. Тэгээд энэ эргэлтийн өшгөлтийг хийхэд бол бас зүгээр л техникээс гадна энэ сэтгэл зүй яг энэ хүү Йордны тамирчин шиг ийм тайван бөгөөд шийдэмгий байх хэрэгтэй тийм. Эргэлтийн өшгөлтийг бол эргэлзээ жоохон дутуу ирэхээр бол өөрөө буцаад аюултай байдалд ордог тийм ээ. Өнөө бол яг өөрийнх нь тэр орж иж байгаа богино занд мэдрэмж өндөр биш те. Яг тэр занд л яг богино зандаа л эргээл тойруулж эргээл өвшөлж байна. Яалч хөнгөн жингийн тамирчин болохоор үнэхээр бас хурдтай байна тий. Яг л за бараг 1 секундэд л тэр өвшгөлтэй амжилттай болгочихж байна. За дасгалжуулагч карт өргөсөн юм шиг те. За картыг одоо бас нөгөө видео реплейг бас яг аль хэсгийг тоглуулах вэ гэдгийг бас дасгалжуулагчдаа сануулж байна тийм ээ. Бас энэ бичлэг маань тодорхой хугацааны юм урттай байгаа болохоор бас буруу бичлэгийг хэрвээ шүүгчд маань үзчих юм бол болохгүй те. Тэгэхээр яг энэ хэсгийг тоглуулад өгөөрэй гэж бас хэлж яах шиг байна. За дасгалжуулагч бол зөвлөгөө өгсөөр л байна. За энэ бол мэдээж үнэхээр маш чухал тоглолт. Зөвхөн Азийн аврах шалралт тэмцээнд авраг болоод зогсохгүйгээр Азийн аврагт төрүүлсэн тамирчин бол мэдээж дэлхийн авраг олимпиад бол маш өндөр түвшинд өрсөлдөн тийм ээ. Медалийн одоо таамагт шууд ороод ирнэ. Тийм болохоор энэ бол магадгүй дэлхийн аврагын финалч байж болно. За Йордны багш карта өөр юм болгож авлаа. Сануулгыг сануулгавшээ. Эргэлтээ техник ороод унсан учраас нэг сануул өгцөн. Эргэлтээ техникийг бол хэрвээ оноо оруулалгүйгээр унах юм бол торгуул аавна тийм ээ. Хэрвээ оноо нь амжилттай болчих юм бол торгуул авахгүй. За яг тэргээр сая одоо тасжуулагч маань карта өргөд тэрийг авч байна тий. За 4 тгий харьцаатай Йордан улсын тамирчин бол уламл давуу байдлыг авсаар байна. За 4-2. За Иран улсын тамирчин ингээд баг багаар оноогоо барих хэрэгтэй хаж байгаа л тий. За энэ техникээр сая эхний үе дээр бол гайхалтай хэрэг нэрэлтийг хийгээд 3 оног авсан. Аль нь маш тайван байна уу. За тэр богино зайд. За шүгч харж байгаа. Яг л хүмүүсний дараа зогсоолоо. Торгуул бол ирнэ. Хэрвээ зогсоосны дараа унсан бол торгуул ирэхгүй байсан тийм ээ. Тэгэхээр тэквондод маань тэнцвэр гэдэг ямар чухал вэ гэдэг саяын хэсгээс харна. За 3-2 болсон. 3-6 болсон ямарч байсан. За 1 минутын хугацаа сүүлийн 1 минут. За 90 улсын тамирч одоо энэ 1 минутанд л амжиж ийн 2 дугаар үеийг заавал авах хэрэгтэй. Мэдээж финалийн тоглолтод бүх юмаа шавхах байх. За сайн харж байна тий. За дасгалжуулагчид мэдээж энэ оноог байрж хамгаалаарай л гэдэг зөвлөгөө өгч байгаа. За Иран бол нэлийн шахаж орж ирж байгаа. За Иран улсын турсан дараас нь тоглоомнуудыг явсан. Харах амжилттай болоогүй л за энэ зүүн хөлийн өшгөлтүүд ирэх гээд байгаа. Доор. За тэр. За аргагүй. За. За 3 оноо.
орсон боловч харамсалтай нь одоо зуурсан цэвэр өшөглөөгүй зуурч өшөөсөн гэд 3 хоног нь хассан. За Ираны тасалжуулагч эсэргээр нь бол үгүй зуураагүй гэд чаленжийг картыг өргөсөн. За одоо энэ их маш чухал шийдвэрээс одоо гарна. Хэрвээ энэ 3 оноо үлдэх юм бол тоглолт одоо буцаад ирэх бүрэн боломжтой болно. За хэрвээ энэ 3 оноо яг хасагдсан шийдвэр хэвээрээ үлдвэл бас Иран улсын тамирчин бол маш хүнд байдалд орох гээд байна. За бүгдээрээ одоо видео реплейн шийдвэрийг харъя. За яалтчгүй зуурцсан л харагдаж байна да. Баруун гар бол одоо тобо буюу энэ хувцснаас бол зуурцсан харагдаж байна. Да тэгтээ бас шүүгчний шийдвэр гараагүй болохоор бас та харъя. За энэ бол маш игзэгтэй үе. Ялангуяа Иран улсын тамирчны хувьд. Тэгээ 30 секундэд 7-3 хэвээр үлдэх юм бол бас 30 секунд бас баггүй. Хугацаанд бас том техник хийгээд оноо авч боломжтой шүү дээ. Боломжтой. Гэвч одоо тамирчин нь бол бүх хүчээ шавхсан байгаа болохоор бас их хэцүү даалгавар тэр бол. За карт маань бол цуцлагдсан. Тиймээс одоо шийдвэр хэвээр үлдэж 7-3-аас үргэлжлэнэ. За одоо 30 секундын хугацаанд Ираны тамирчин бол нэлээд шахаж явах хаа. За 30 секунд их ажиллах байх. За тийм ашгаа явж байна. За одоо энэ оног барих хэрэгтэй байгаа. За ямар нэгэн болов. За энэ зүүн хөлийн дээш өршөлтийг бол ер нь Йордны тамирчин мэдсэн тийм ээ. Сайн нэг алдаад. За энэ өшгөлт бол үнэхээр гайхалтай юм аа. Бүх үеуд дээр энэ өшгөлт төрөл одоо давуу байдлаа авчлаа. За одоо энэ бүр шийдвэрлэх мөцөд. Пенал гарan гартлал ер нь бүх тоглолтнууд дээр энэ өшгөлтөөр хийж байсан. Мэдээж өрсөлдөгч нь судлаад мэдчихсэн. Тэгтээ хүний дархан их бол үнэхээр цогсоогдшгүй бай тийм байна. За 11-4. За одоо даалгавар бол Иран улсын тамирчин маш хэцүү болсон. За Йорд улсын тамирчин бол маш зөв тактик хэрэгжилж байна. Оноо илүү мөртлөө оноогоо барихгүйгээр өөрөө довтлоод байна. Энэ бол үнэхээр сайн хамгаалт. Яалтчгүй сайн хамгаалт. Одоо манай Монгол улсын гавьяа тасалжуулагч Гай Эрдэнэч бол нэгэнтэй хэлсэн байдаг тийм ээ. Хамгийн сайн хамгаалт бол довтлогоо юм а гэж. Яг тэрийг л одоо Йордан улсын тамирчин бол хийж байна. За тэр оног. Ердөөсөө зүгээр зогсож эсвэл зогтож оноогоо бол хамгаалахгүй ш тийм ээ. Яг л довтлосоор байгаа л хамгаалчихж байна. За Йордны тамирчин 3 санаатай учраас мэдээж. Сүүлийн мөч. За ингээд 27 дахь удаагийн Ад ТV-ийн аврах шалгаруулах Азуудын хамгийн шилдэг тамирчдын аврах шалгаруулах тэмцээнд нь хасах 54 кг-ийн жинд Йордан улсын тамирчин Алдауд Алфазар алтан медаль, аврагын алтан медалийг авлаа. Иран улсын тамирчин Ясин Вализадeh Ад ТV-ийн залуучдын аврагын мөнгөн медальтай тамирчин маань ингээд насан туршидтын Ад ТV аврах шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалийг өртөж байна. За одоо ингээд Йордны хүний нэг дархан мэх гэдэг шиг дархан өшгөлт гэж нэрэ. За үнэхээр яг тэрнгээрээ бүр тэмцээн эхэлсэн цагаас хойш за тэр сэтгэл зүйн тогтвортой байдал, тайван байгаа байдал. За тэгээд энэхүү эргэлтийн өшгөлтийн техникийг үнэхээр гаргууд хийжсэн. Түүнийг одоо ингээд аврагын замналд хөтлөлөө.